Сайн байцгаана уу сонсогчдоо, та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Миний бие хөтлөгч учрал байна. Өмгөөлийн MDS-ийн Handlex нөхөрлөлөөс та бүхэнд тогтмол цуврал болгон хүргэдэг Хуульч подкастын энэ удаагийн дугаарыг бид өөрсдийн 10 жилийн ойд зориулан Impact podcast болгоод өөрсдийнхөө клиентууд буюу харилцагчдын төлөөллүүдээс урьж оролцуулан тэдний бизнесийн үйл ажиллагаа болон нийгэмд үзүүлж байгаа үр нөлөөний тухай ярилцахаар Impact podcast-а эхлүүлсэн байгаа. Энэ удаагийн дугаараар бид UX designer, entrepreneur, online технологи хязгаарлагдмал хувьцаат компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Оч Мандахыг урьж ярилцах гэж байна. Бидний урилгыг хүлээж авсанд маш их баярлалаа. Баярлалаа. Подкастт орсонд баярлалаа. Маш сонирхолтой яг нэг нийгэмд үзүүлж байгаа нөлөө те. Яг тэр чухал сэдвүүдийг бас ярьдаг юм цуврал подкаст хийж байгаа та бүхэнд бас баяр хүргэе. 10 жилийнх нь бас баяр хүргэе те. Маш их баярлалаа. Өнөөдөр манай сонсогчдод болоо бидэнтэй яриа өрнүүлэхээр ирсэнд баярлалаа. Тэгэхээр бид бүхэн подкастынхаа хүрээнд зочдоосоо тодорхой асуултуудыг заавал асуудаг. Тэгэхээр эхний асуултаа подкаст сонсож байгаа хүмүүст өөрийнхөө үйл ажиллагааг нь авч явж байгаа компанийнхаа талаар танилцуулаач гэж хүсмээрээ. Танай байгууллагын үйл ажиллагаа яг ямар хүрээнд явагдаж байна? Онцлог даваа тал нь юу вэ? Гэдэг тухай сонсогчд маань ярьж өгөөч. Тэгээ манайх болохоор онлайн технологи ХХК гэдэг технологийн компани байгаа. Тэгээ бид нар болохоор өөрсдөө аппликейшн болон яг нэг веб платформ хөгжүүлж байгаа. Тэгээ гол яг энийг анх эхэлсэн сэтлээс нь яриад эхлэе гэж бодож байна те. Бид нар болохоор харьцангуй шинээр байгуулагдсан 21 оны одоо 2 дугаар сараас хойш яг энэ төсөл дээр бид нар ажиллаж байна. Тэгээд өмнө нь бол бид нар технологийн салбарт одоо багаараа зарим нь 10 жил, зарим нь 10 гаруй жил одоо би бол яг нэг 9 жил ажиллаж байна. Тэгээд энэ хугацаанд байгаа сая бид нар 20 онд яг ковидын цар тахал болоод те айгүй олон юм жижиг дунд бизнесүүд хаалга барих шаардлагатай боллоо. Ягаад гэхээр нөгөө өөрсдийнхөө бизнесийг онлайн хэлбэрт шилжүүлж чадаагүйгээс болоод тэгэхээр бид нөгөө одоо ямар шоу шийдэл байж болох вэ? Бид нэр одоо ямар төсөл хэрэгжүүлж болох вэ гэж дотроо ярьсны хүрээнд жижиг дунд бизнестэй юм захин шилжилт хийхэд их амархан биш байгаа юм байна гэдгийг ойлгосон. Тэгээд жижиг бизнесүүд өөрсдийнхөө онлайн дэлгүүрийг нээх, одоо жишээ нь хоол хүргэдэг газрууд бол онлайнаар захиалга авах гэх мэтийн асуудлуудыг нэгдсэн байдлаар хэрэглэгч тайлбараар яаж шийдэх вэ гэдэг үндслэрийн санаа маань эхлээ явсан байгаа. Тэгээд бид нар бол манай хэрэглэгч талдаа болохоор нэг аппликейшн байгаа, онлайн гэдэг. Онлайн гэдэг аппликейшнээ татаж аваад дотор нь байгаа одоо 100 мянган онлайн дэлгүүр болон онлайнаар бизнес эрхэлж байгаа хүмүүсээс үйлчилгээ бараа худалдаж авч болно гэсэн үг. Нөгөө талдаа бид нар жижиг дунд бизнес одоо эрхлэгчтэй зориулаад ийм бизнесээ удирдах платформ гаргаад ирж байгаа. Тэр платформороо дамжуулаад өөрснөө бараа үйлчилгээгээ байршуулад өөрсдөө үнийг нь тохируулна. Тэгээд яг нөгөө ямар ч технологийн мэдлэг шаардлагагүйгээр онлайн дэлгүүртэй болчихж байгаа л гэсэн үг юм. Тийм. Тэгэхээр үндсэндээ бол яг нөгөө суур санаа нь бол яг ийм. Тэгэд энийгээ бид нэр хөгжүүлж яваад анх төслөө эхлэхдээ одоо жижиг дунд бизнесүүдтэй их ойрхон ажилдаг банктай бас хамтарч ажиллах санал тавьж эхэлж исэн. Тэгэхээр яг одоо манай энэ төслийг стратегийн түнш гээд Хас банк дэмжиж ажиллаж байгаа. Хас банк бол өөрөө анх үүсэн байгуулагдсан цагаас эхлээд жижиг дунд одоо бизнес эрхлэгчд ийм хүмүүст маш их бичил зээлүүдийг олгож эхэлж явж исэн тийм. Тэгэхээр бид нэр төлбөр тооцооны шийдэл болон харилцагч нартаа мэдээлэл хүргэх яг санхүүгийн бас мэдлэг олох чиглэлээр бас банктай хамтраж ажиллахаар одоо ажлуудаа бэлдээд явж байна. Төлбөр тооцооны хэсгийг нь бол бид нэр хийгээд туршаад дууссан. Одоо цаашаа одоо мэдээлэл хүргэлт болон санхүүгийн боловсрол одоо яг тийм жижиг дунд бизнест хэрэгтэй мэдээллүүдийг хамтдаа яаж хүргэх вэ гэдэг дээр ажиллаж эхэлж байна. Товчхондоо л e-commerce үйл ажиллагаа явуулдаг гэж ойлгож болох уу? Тийм, яг аппликейшны хувьд болохоор дан e-commerce гэхэд бас жоохон хэцүү болчиход байгаа. Орчин үеийн одоо дэлхийн нийтээр явж байгаа чиг хандлага те lifestyle application гэдэг юм айгүй их сүүл үед явж байна. Тэгэхээр lifestyle application одоо зарим нь болохоор супер ап гэж айгүй их нэрлэдэг те. За супер ап юм уу lifestyle application гэдэг нь өөрөө юу юм бэ гэхээр одоо өөр чиглэлийн одоо 2 3 эсвэл тэрнээс их үйлчлэгийг нэгтгэсэн аппликейшнийг хэлээд байгаа юм л да. Тэгэхээр бид нар яг
дан e-commerce гэж өөртөө харж хийхгүй илүү лайфстайл болно гэдэг чиглэл рүү явж хийж байгаа. Яагаад тэгж ийнэ вэ гэхээр хэрэглэгч маань бүртгүүлээд аппликейшнаасаа зүгээр энгийн бараа авч боломжтой. Жишээ нь пүүз, хувцас, одоо юу гэдэг хүүхдийн памперс. Нөгөө талаасаа бас яг нөгөө хүргэлтийн хоол, хүргэлтээр ирж байгаа янз бүрийн сервисүүд, тэгээд нөгөө кино театрын тасалбар эдэргээд яг нөгөө илүү нөгөө залуучуудад зориулсан яг өдөр тутмын хэрэгжилж болохоор үйлчлэгнүүд байгаад байгаа. Жишээ нь зарим тохиолдолд болохоор манай үйлчлэгийг зөвхөн хүргэлтээр авахгүйгээр QR меню байдлаар ресторан болон кафед ашиглаж болж байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө хүн чинь яах вэ гэхээр ширэн дээр одоо манайхан ковидос болоод нэг юм QR код тавиад байгаа шүү дээ. Тэгэхээр тэрэн дээрээ үнгүүгээр манайх тэр дэлгүүрээ нэгээд менюгээ байршуулчихна гэсэн үг байхгүй. Тэгэхээр тэр ч гэсэн бас ингээд нэг төрлийн захим шилжилт гэх юм уу те. Заавал захиалгаар авахгүй байгаа ч гэсэн ресторанд ороод эсвэл дэлгүүртээ юм нэг газар очиж үйлчлүүлэхдээ бас аппликейшн ашиглаж болно. Тэгэхээр энэ талаасаа бид нэр илүү лайфстайл чиглэл рүү нь хөгжүүлэх сонирхолтой байна. Очогийн хувьд Хуур Music Group-ийн мөн дэд захирал байгаа тий. Тэгэхээр өмнө нь стартап олон стартап дээр ажиллаад явж исэн. Одоо ч гэсэн өөрийнхөө стартапыг эхлүүлээд явж байгаа. Энэ утгаараа туршлагажаад явж байгаа энтерпренеурийн үүднээс одоо байгаа бизнес дээр өмнөх ямар туршлагуудаа магадгүй өмнөх алдсан туршлагууд байгаа тий. Тэдгээрээсээ ямар туршлагуудаа одоо ашиглаад илүү сайжруулад явах төлөвлөгөө тактиктай байна вэ? Ер нь бол бид нэр саяхан би ингэж уншсан байхгүй юу. Нөгөө хүн амжилтаас илүү нөгөө алдаанаасаа суралцдаг юм байна гэд. Тэгээд альтарчаад за нэрэж их үнэн үг байна да гэж бодсон. Яг тэгэхээр хүн яг алдаануудаа айгу тод сандаг. Тэгээд айгу чухал зүйл нь алдаанаас яг суралцаад тэгээд яавал арай өөр байж болох байсан бэ гэдэг нь сургамж аягуулсан авах хэрэгтэй юм санагддаг. Тэгээд ялангуяа залуу юм нөгөө бизнес эрхэлж байгаа энтерпренеуруудын хувьд ямар алдаа харагдаад байдаг гэхээр алдаагаа хүлэн зөвшөөрөх бах те. За энэ бол ингээд жоохон ингэчлээ гингуудаа алдсан гэж бодохгүйгээр одоо яг сургамжаа тэрнээс хайхгүй байна гэсэн үг л те. За гайгуудаа жоохон л ингэчлээ ингээд цаашаа ингээ явъя гэдэг юусоо рефлект хийхгүйгээр өнгөрөө яваад байдаг. Тэгэхээр нөгөө юмнууд дээр аягуулсан рефлект хийх хэрэгтэй юм шиг санагдсан. Тэгээ ялангуяа энэ төслийг бид нэр эхэлж байхдаа зүгээр үзэл санааны хувьд нэлээд олон талаас нь бодсон байхгүй. За нийгэмд үзүүлж байгаа яг бизнесийн core одоо яг үнцэнтэй value нь юу юм бэ гэхээр яг нөгөө жижиг бизнес талдаа дээрээс нь яг нөгөө залуучуудыг шинээр бизнес эхлүүлэх яг тэр сэдлийг нь бидэд айгүй их үгүй гэж бодоод байгаа. Тэгэхээр яг тэр үндсэн манай үнцэн одоо зорилго маань их гоё юм те. Технологийн шийдэл нь бид нар бас хийж болохоор байна уу? Өнөөдөр цаг нь болж ийнө гэдэг талаас нь технологи талаас нь бас үзэж байгаа. Нөгөө талаас нь болохоор бас яг бизнес талаасаа те. Бидний хүсэж байгаа хэмжээнд хүрээд хүсэж байгаа хэмжээнд одоо шимтгэлээ маш бага байлгахад бид нэр яг ажиллаад тэ хүмүүсийн цалинг тавиад түрээсээ төлөөд яг амжилттай ингээ бизнес бас босгож чадах уу гэдэг талаас нь айгүй харсан. Тэгэхээр ер нь шинээр эхэлж байгаа төсөл төр бол өмнөх туршлагуудаасаа суралцаад аль болох эрсдлээ бууруулъя гэдэг үднэс л бүх юм эхэлж байгаа. Тийм ч утгаараа анханасаа төсөл ингээ гараагүй байхасаа л банктай хамтрал тэ. Одоо жижиг дунд бизнестэй ажиллаж байгаа маш олон жилийн туршлага байгаа учраас бид нарт яг тэр туршлагаасаа хуваалцъя. Нөгөө талаа бид нарт одоо бас шинээр эхэлж байгаа стартапт байхгүй байгаа нөгөө нэг рич нь байгаа тий. Хүнд мэдээлэл хүргэх яг бид нарт хэрэгтэй хэрэглэгчтэй мэдээлэл хүргэх тэр сувгууд нь банкн дээр байгаа учраас төсөл бүр нойлоос авахулаад бид нэр хамтраал эрсдлээ бууруулаад явж байгаа гэсэн үг тий. Дижитал шилжилт за ялангуяа ковидын үед үйл ажиллагааг цахим болгох үед нэг дутагдaltaй тал ажиглагдж байгаа. За залуучууд бол технологид адаптац хийцэн буюу ашиглаад сурж байгаа. Харьцангуй дижитал шилжилтийг одоо хурдан хүлээж авч байгаа. Сайн тасан зохицоод ашиглаад явж байгаа. Дижитал шилжилтийг төдийлөн хурдан хүлээж авч чадахгүй байгаа хэсэг бүлэг хүмүүс байгаа тийм үү? За тэр хүмүүст одоо өөрсдийнхөө за one line дээр ярихад одоо хэр accessible буюу ашиглахад хялбар. За тэгээд хэр одоо хүртээмжтэй байна гэж үзэж байна вэ? За яг бизнес эрхлэгч талаас нь би яг нөгөө онлайн дээр яаж хамтарч ажиллах боломжтойг нэг дэлгэрэнгүй тайлбарлаж өгсөн дээр бах те. За манайх дээр хувь хүн байгууллага аль нь ч байж болно. Хурж ирээд
өөрсдийнхөө онлайн дэлгүүрийг одоо манай аппликейшн дээр нээн гэсэн үг. Тэгэхээр бид нар бол ямар нэгэн сарын суурьаар амж одоо урьдчилсан төлбөр огт авахгүй. Тэгээд ягмарч нэг өөрөөр чи илүү том шаардахгүйгээр үндсэн бизнесийн мэдээллийг нь аваад тэгээ өөрт нь болохоор яг платформынх нь нэвтрэх яг тэр нэг эрхүүдийг нь өгч гэнэ гэсэн. Тэгэхээр манай платформ дээр орж ирээд өөрийнхөө барааг оруулаад тэрийг ингээ коллекц болгоод одоо баннер тавиад гэдэг өөрийнхөө дэлгүүрийг яг л өөрийнхөө хүснээрээ тогтуулж болно гэсэн үг байхгүй. Миний бизнесийн дэвсгэр одоо яг нэг брэнд өнгө нь юу аах юм, лого найлын энэ бүх юм өөрөө тэрүүгээрээ удирдах явна гэсэн. Тэгэхээр бид нэр оронд нь яаж ийм гэхээр зүгээр яг борлуулалт болгоноос нь тодорхой хэмжээний бага хэмжээний шимтгэл авч байгаа. Тэгэхээр манайх бүх бизнесүүд ерөнхийдөө 5-аас доош хувийн бараг шимтгэлтэй явж байгаа. Тэгэхээр зах зээл дээр байгаа хамгийн одоо юу гэдэг сонирх боломжийн уян хатан санал гэсэн үг. За саяны яг нэг захим шилжилтийн талаар илүү ярихад болохоор захим шилжилт гэдэг үг нь яг сүүлийн нэлээд хэдэн жил Монголд ялангуяа айгүй тийм лооз үг болсон юм шиг санагддаг. Ер нь бол технологийн салбарт яг сүүлдээ тэглэлтэй айгүй олон юм лооз юм шиг санагдаад байгаа байхгүй яг хоосон хийсвэр юм шиг одоо жишээ нь лайфстайл аппликейшн ингээл супер ап гэдэг юмнууд ингээд сүүлдээ ингээд хэтэрхий олон болоод ирэхээр нөгөө юм saturation буюу нөгөө зах зээл дээр хэтэрхий их юм noise байгаад байгаа юм шиг санагдаад тэгээд яг захим шилжилт гэдэг үг нь бас яг юм нөгөө том компаниудын корпорат компаниудын айгүй их ашигладаг үг болчлаа л да тий. Тэгэхээр нөгөө Bloomberg-ийг ингээл хасаагаал үзэхээр захим шилжилт гэж юм яриад байдаг. Гэхдээ бид нар яг энэ төслийг эхлэхдээ бодсон зүйл нь болохоор захим шилжилт одоо юу гэдэг ажил дөрөв дөрөвдүгээр усал гэдэг нэг юм том юм концепцүүд яваад байдаг. Яг энгийн яг бизнес эрхлэгчтэй нөгөө толон бодлын талж юм яг гэдэг шиг бизнес эрхлээд явуулж байгаа. Тэгээд яг онлайн бизнестэй олё гэж байгаа хүнд тэр ойлголт нь хэр ойрхон байгаа юм бэ? Тэгээд яг захим шилжилт хийхэд тэр хүнд өөрт нь хэр боломжтой байгаа юм бэ гэж харахаар айгүй хэцүү байсан байхгүй. Ялангуяа манай найз яг сая карантины үеэр хоол үргэлтийн бизнес эхлэх гээд тэгээд тэрэнд нь багсаг бид нэр ингээд туслая наан цана гэж явж байгаа л яг юун дээр ирээл унсан бэ гэхээр яг тэр захиалга авдаг хэсэг дээр ирээд унчиж байгаа байхгүй тий. Ганцхан одоо хүргэлтийн сүшиний санаа байсан юм л да. Тэгэхээр сүши хүргэлтээр авахын тулд одоо нэг сайт хийгээл тэгснэ нөгөө сайтн дээр нь хүм заавал бүртгүүлэх хэрэгтэй болчиход байгаа байхгүй. Бүртгүүлэхгүйгээр зүгээр захихээр захиалах болгонд хаягаа оруулна гэтэргээл те юм төвхтэй асуудлууд айгүй их. Тэгэхээр уг нь бол нэг юм бэлэн зүгээр би ингээл өөрийнхөө барааг авчаал өөрийнхөө дэлгүүрийг нээхээр төлбөр тооцооны аваад ингээд тэр дундаас шимтгэлээ авдаг ийм сервис юм бол ямар гоё вэ гэд бид нэр айгүй их ярьж байсан байхгүй. Тэгэл юу нь явж байгаа л юу нь яагаад энийг хин ч хийхгүй байгаа те хэнийг яг хийх нь хүлээгээд байгаа юм бэ өөртөө бас хичүүл яасан гэдэг сэтлэр эхэлж исэн. Тэгээд ер нь бол голцоо ихний ээлжинд бид нэр хүн болгоныг таргетлж чадахгүй болохоор залуучуудыг гэж худалдаа авагчаа бас нөгөө талаасаа бизнес эрхлэгчтэй гэж бодож байгаа. Залуучуудын хувьд болохоор одоо эрхэлж байгаа бизнесээ онлайн болгох тэр нэгдүгээр. Хоёрдугаарх нь болохоор цоошин бизнесийн гарааг бас онлайн дээрээс эхэлж болох байхгүй юу. Ягаад тэгэхээр одоо жишээ нь би нэг сүүл надад манай нэг таньдаг хүн бас ярьж байгаа гой санаа байгаа байхгүй. Жишээ нь нойргуудл гэдэг бол орчин үеийн бас юм айгу том асуудал болсон тий. Тэгсэн мөртлөө нойргуудалтай одоо яг холбоотой юм дэлгүүр ч юм уу юм ингээ хийчвэл айгу олон хүнд хэрэгтэй юм санагдаад байдаг гэдэг байхгүй. Тэгэхээр нөгөө хүн чинь яагаад тэр санаагаа хэрэгжүүлж чадахгүй 2-3 жил дотор бодоод яваад байна гэхээр за нэг газар лангуу аавн ч гэдэм үү те нэг объект түрээслэн засна тэгэл нөгөөдгөө сурчлан худалдагч аавн пос аавн гэл ингээд ирэхээр нөгөө нэг цоо шинээр ихнийх нь бизнес эхэлж байгаа хүнд бол офлайн яг юм дэлгүүрийн бизнес эхлүүлэхэд айгүй төвөгтэй байгаа. Тэгэхээр залуучуудын хувьд болохоор манайх дээр ямар ч тийм одоо дэлгүүрийн түрээс те тогтчил засвар гэх хэрэггүйгээр нэг юм уу хоёр сонирхолтой бараа байж байгаа л тэрнээсээ яг бизнесийн гарааг эхэлчих болж байгаа байхгүй. Тэрнээсээ цаашаа манай нөгөө бизнес эрхлэгч маань онлайн дээр нэгч дэлгүүр эзэмшиж болно, хоёрыг ч эзэмшиж болно, тавыг ч эзэмшиж болно. Яг нөхцөл нь бол адилхан. Өөр чиглэлийн юмнууд бас байж болно гэсэн. Тэгэхээр бид нэр илүү залуучуудаа энэ захим шилжилтээ хийх нь төрүүлж хийгээд тэгээд араас нь бас бусад хүмүүстэй хүртээмжтэйгээр явах болов гэж бодож байна.
Тэгэхээр хамгийн ихний зорилтод хэрэглэгч бол залуучууд гэж харж байгаа юм тий. Тий. Бүтээгдэхүүн маань зах зээлд одоо гарцсан байгаа юу? Гарахаар бэлтгэгдэж байгаа юу? Ямар статустай явж байгаа вэ? За одоо манай яг аппликейшны хувьд бид нэр 9 сарын дундуур гаргахаар төлөвлөд явж байна. Ерөнхийдөө бол хөгжүүлэлтийн ажил нэг 90-95% ажлын явцтай байна. Тэгээд бид нэр маркетингийн бас үйл ажиллагаануудаа бэлдэж байна те. Тэгэхээр давхар одоо нэг стартап хийхээр ингээд байгаа юм л да, амар олон зэрэг юм хийх шаардлагатай. Тэгээд шинээр эхэлж байгаа болохоор одоо ялангуяа яг аппликейшн гараагүй байх үед development модон дээр байна гэсэн үг байхгүй манай компани. Тэгэхээр ингээд илүү яг нөгөө нэг аппликейшнаа build хийж байгаа, дизайн хийж байгаа хүмүүс нь ажиллаж байгаа. Тэгэхээр одоо бид нэр яаж ийм гэхээр яг нөгөө сурчлагаа хийхтэй, маркетингийг хариуцах нөгөө талтай бас яг энэ жижиг бизнесүүдтэйгээ ажиллах менежерүүдийг ажилд авахаар одоо яг бэлдэж байна. Тэгээд давхар санхүүжилтийг хөрөнгө оруулалт авахар бас бид нэр хүмүүстэй уулзаад идэвхтэй уулзаад явж байна наадмаас хойш тэ. Тэгэхээр нөгөө төслөө танилцуулаад эхнийхээ яг одоо хөрөнгө оруулалтыг seed хөрөнгө оруулалт юм да манайх. Seed хөрөнгө оруулалт авах гэдэг одоо явж байна гэсэн. Түрүүн аппликейшнаа зах зээл танилцуулах гээд маркетинга хийн гэж ярьсан чинь нэг асуулт санаанд орлоо л та. Танай платформ дээр аппликейшн дээр одоо өөрсдийнхөө бизнесийг хөгжүүлэх гээд бизнесээ одоо олон хүмүүст хүргэх гээд бүтээгдэхүүнээ байршуулсан лангууга одоо virtual лангуу гэх юм уу те. Тэрийг нээсэн те байгаа хүмүүсийн тухайн одоо бизнес бүтээгдэхүүний маркетингийн асуудлыг та бүхэн яаж шийдэж өгөхөөр төлөвлөж байгаа вэ? Тухайн хэрэглэгчийн өөрийнх нь асуудал уу эсвэл та бүхэн өөрсдийнхөө энэ платформ аппликейшнаар дамжуулаад одоо хэрэглэгч за 1000 хэрэглэгч байлаа гэхэд тэр 1000 хэрэглэгчийн бүтээгдэхүүн үйлчлэгийг одоо сурталчлах тэр тохиргоог тэр төлөвлөгөөг бас аппликейшн дээр гаргацсан байгаа юу? Яг зөв яг нөгөө хоёрлаа зөв баггүй манай тохиолдолд бид нар ч гэсэн өөрснөө аппликейшнаараа дамжуулаад нийт хэрэглэгчтэй одоо шинээр нэгж байгаа дэлгүүрч гэдэг юм уу те сонирхолтой бараа яг тиймэрхүүнүүдийг нь бол сурчлана. Гэхдээ нөгөө талаасаа одоо яг бизнес платформын нэг аягүй гой давуу тал нь сошиал сувгуудаа шууд платформ дээр холбогдож болдог гэсэн үг. За тэгэхээр яг энэ дээр нэг бодит жишээ авах хэрэгтэй байна л да. За жишээлбэл би нэг өөрөө очоо гэдэг нэг дэлгүүр нэ гэж бодлоо та те. Тэгэхээр би Facebook дээр нэг очоо гэдэг пэйж үүсгээд Instagram дээр нэг очоо гэдэг аккаунт үүсгэсэн. Одоо өөрийнхөө бүтээгдэхүүнээ багаар ингээ постлоод хүмүүс над руу хандаад байна те. Тэгэхээр би онлайн дээр явах байхээр очоод өөрийнхөө сошиал сувгуудаа холбочихно гэсэн үг. Өөрийнхөө очоо гэдэг дэлгүүрээ бас онлайн дээр нээчээд тэгэхээр яах вэ гэхээр онлайн дээр байгаа миний барааны үйлдэгдэлтэй барааны зураг, үн, нэр бүх тэр юмнууд нь сошиал сувгууд руугаа синк хийчихнэ гэсэн үг байхгүй. Тэгэхээр яг мэдээлэл нь ерөөсөө өөрийнхөө сошиал сувгууд болон онлайн дээр ажиллаж байгаа яг бүх нэг мэдээлэл нэг газараас удирдах болно гэсэн үг. Тэгэхээр ямар давуу тал үүсч нэхэр нөгөө яг бизнес эрхлэгч талаас нь харахаар хүмүүс ингээл зарим нь чатаар бичээл те зарим нь ингээл нөгөө комментар үлдээгээл ингээл нөгөө захиалга авдаг орж ирж байгаа урсгал нь ингээд ерөөсөө нэгдсэн маягаар биш байгаад байдаг. Тэгэхээр манайх тэр асуудал дээр нь айгу гой шийдэл гаргаж ирж байгаа болов уу гэж бодоод байгаа. Яг тэгэхээр Facebook дээр хүн харна уу, Instagram дээр харна уу, яг эцсийн нүндээ худалдаж авъя гэдээ орохоор яг өөрийнх нь тэр онлайн дэлгүүрлэм шийдээд төлбөр тооцоог нь яг процессинг нээж чана гэсэн үг байхгүй. Одоо бол нөгөө Facebook, Instagram хоёроо шууд худалдаж аваад төлбөрөө төлдөг опшн байхгүй. Тэгэхээр яг вэ гэхээр заавал нэг гар ажиллагаа ороод бизнес эрхлэгч талбайч тэр нөгөө худалдаж авч байгаа хүн талбайч тэр данс руу тэдэн дүүрэг тим утасны дугаартай ч юм уу одоо гүйлгэний утган дээр ингээд бичээд явуулаарай гэдэг айгүй олон мануал ажил хийгээд байдаг. Дараа нь нөгөөдөг чинь нийт орж ирсэн мөнгөнүүдэд тооцоол нөгөө чатаар бичсэн чатаа тулгаал гэл амар их мануал ажилтай байхгүй. Тэр хэсгийг гол нь байхгүй болгож байгаа. Тэгэхээр онлайн дээр дэлгүүрээ нэнэ гэдэг нь бизнес эрхлэгчийн хувьд юу юм бэ гэхээр зөвхөн ганцхан одоо айгүй гэдэг онлайн аутлет нь биш. Яг энэ нөгөө энэ экосистемийн яг нэг хэсэг гэсэн үг байхгүй юу? Одоо сошиал дээрээ өөрөө идэвхтэй явжлаа тий. Гэхдээ бид нар шимтгэл нь маш бага учраас зүгээр яг энэ захиалгуудаа менеж хийдэг, төлбөр тооцоогоо одоо хэлбэр авдаг тэр шийдлүүд дээр л бага хэмжээний шимтгэл авчиж байгаа болохоор нөгөө нь ч өөрийнхөө сошиалоор буст хийгээд тусдаа явсан ч болно. Цокой байхгүй. Тийм учраас нэрний утга санаа нь бас ер нь манайх яг тиймэрхүү
утгатай. Нэгдсэн яг нэг гэдэг ойлголт бид нар анханасаа ер нь бодож ирсэн байхгүй. Тэгээд one app гэж нэрлэх үү, одоо one platform гэхээр тиймэрхүү болчиход. Тэгээд за тэгвэл хэдүүлээ нэрээ бодохдоо тэгвэл нөгөө талаас нь аваад үзье те. Бизнес эрхлэгч одоо манайх дээр хамтарч ажиллахаараа юу гэж хэлэх юм бэ? За хүмүүст бид нар мессежээ одоо те түгээхдээ юу гэж хэлэх вэ? Тэгэхээр ихэнх одоо байгаа газрууд яадаг вэ гэхээр одоо тэднийх манад нэгтлээ. Одоо те тэр манайх дээр нэгтлээ. Энэ ийшээ орлоо гэдэг яг нэг юм нөгөө байгууллага нь нөгөө бизнес нь нөгөө хамтарч ажиллаж байгаагаас илүү том юм шиг санагдаад байгаа байхгүй юу? Одоо шинээр нээж байгаа дэлгүүр нь одоо нөгөө том газар очиж нэгдээд байгаа юм шиг те. Тэгэхээр бид нар бол яг маркетингтэй тийм үг ашигламааргүй байна. Яг тэнцүү түншүүд байхгүй юу? Бид нар солиушныг одоо технологи болон төлбөр тооцооны солиушныг гаргаж өгч байгаа. Нугуун хүн чинь болохоор өөрийнхөө яг хэрэглэгч тэр бизнесээ ингээд онлайн болгож байгаа байхгүй юу? Тэгэхээр яг equal partner учраас юу гэж хэлэх юм бэ гэхээр манайх зүгээр онлайн дэлгүүрээ нээлээ те. Эсвэл манайхыг онлайнаар захиалж болдог боллоо гэдэг л юу нэм хөнхүү хэлэл тагээд тэгээд бид нэр явж байгаа нэрээ one line гэд хийчвэл нэгдсэн нэг гэдэг санаагаа ч оруулчин тэгээд онлайн гэж юм чинь тэр өөр нь хүмүүсийг бид нэр юу гэж хэлээсэй гэж үсэт байна гэхээр зүгээр манайх онлайн дэлгүүрээ нээлээ гэхээр эхний удаа хүн уншихтаа онлайн дэлгүүрээ нээлээ гэж уншина дараа нь яг онлайн гэж байгаа юм байна гэдгийг харах гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр манайхыг онлайнаар захиж авч болдог боллоо шүү гэхлийн хоолны газар тавьчихад бол яг нөгөө нэг хин нэг юм том юм шиг юм динамик үүсэхгүй байгаа байхгүй тийм учраас бид нэр яг онлайн гэдэг нэрийг бодож олоод тэгээ онлайн CGM гэд манай сайтн дээр ороод хүсэлтүүдээ бизнесууд манаас явуулж болно манайх. Тэгэхээр бүтээгдэхүүн зах зээлд гарлаа гэдэг мэдээлэл та бүхний зүгээс өгөхөөр онлайн шоп ажиллуулах болоод өөрийнхөө одоо цахим дэлгүүрийг нээх хүсэлтэй хүмүүс хандаад нээх боломжтой үн төлбөргүй. Тийм. Үн төлбөргүй. Манайх руу одоо бол процесс нь яаж болж байгаа гэхээр манай онлайн CGM гэх сайт ажиллаж байгаа. Тэгээ хүсэлт илгээх гэхээр нэг юм хөөрхөн Google форм гаргаад ирнэ. Тэгэхээр тэр нь лөө одоо яг ямар төрлийн бизнестэй өөрөө үйлдвэрлэдэг юм уу, оруулж ирдэг юм уу, одоо эсвэл хоол үүд юм бол ямар төрлийн хоолын ч гэдэм үү те. Тэр бүх нөгөө товчхон мэдээлэлээ бүглөөд манайх руу хүсэлтээ явуулчихна гэсэн үг байхгүй. Тэгээ эхний ээлжинд бид нар нөгөө цөөхөлөх нэг болохоор нөгөө талаасаа бас нөгөө аппликейшн маань шинээр гарч ирж байгаа болохоор чанарын жоохон бас барих гэдэг байгаа. Тодорхой хэмжээний нөгөө стандарт барихгүй бол нөгөө муу бараатай ч юм уу те эсвэл нөгөө яг бизнес нь тогтворж байгаагүй үед бол хүн бараа захиалсан чи ирэхгүй уддаг ч гэдэм үү те. Тиймэрхүү асуудлууд бас гараад байдаг байхгүй. Тэгэхээр тэр талаасаа бид нар жоохон юм шүүлтүртэй байгаа. Тэгэхээр нөгөө манайх руу хүсэлтэй явуулангууд бид нэр эргэж холбогдоод за одоо ингэж нээя гэдэг ихний ээлжинд хамт дэлгүүрээ нээгээд нөгөө платформоо зааж өгөө те. Эхний бараануудыг хамт оруулаад та дэлгүүрээ ерөнхийдөө ингүүл зүгээрээ шүү гэдэг нэг 2 хоногийн яг тийм тренинг болон яг тийм онбординг экспириенс явж байгаа гэсэн үг бизнесүүд төр. Одоо онлайн дээр бүртгүүлж байгаа хэрэглэгч болгонтэй та бүхэн гэрээ байгуулна гэсэн үг үү? Тийм, одоо бол бид нэр яг гэрээгээд бэлтгэхэд явж байна л да. Яг эцсийн болох гэдэг тэрэн дээрээ ч гэсэн MDS-ийн бол гэрээхэнтэй хамтарч ажиллах байх. Тэгэхээр бид нэр байгууллагуудаа бүгдээр нь гэрээ хийгээд нэг удаагийн гэрэл хийнэ гэсэн үг те. Төлбөр тооцоо нь бол бүх юм автоматаараа цаашаа гэрээ хийснээс хойш бүх юм нь автоматар л явж байгаа. Тийм. Та бүхэн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлснээс хойш одоо төдий хугацааны дотор тэр хэмжээний хэрэглэгч тэ болно гэсэн төлөвлөгөө тоон юу гарс бизнес төлөвлөгөө нь яаж гарсан байгаа вэ? Тийм, ер нь бол бизнес юм чинь бас нөгөө санхүүгийн тэм нэг төлөвлөгөө бол гаргацсан байгаа. Тэ яг нөгөө шимтгэл нь одоо наад захаал бид нар шимтгэлээ 4% байх уу, 5% байх уу, 3% байх уу гэл нөгөө анх бодож байхдаа одоо бол манайх нэг дунд 3-3-аас 5% байхгүй. Тэгэхээр тэрийгэ хийж захта хэрэглэгч хэрэг байх бол худалдаа авалтын дүн хэрэг байх бол гэдэг яг одоо байгаа тоонууд дээр тооцож утсан. Яг уу гэхдээ тэрэнд бол бид нэг итгэдэг юм аа. Яг
манай хийж байгаа баг 3 4 дахь стартап тий. Тэгэнгუთ яг нөгөө хэрэг тооцоо хийсэн ч гэсэн ер нь бол тэгэл нэг бол бүр супер явж болно, нэг бол бүр юу ч болж болох байхгүй. Тэгэхээр аль болох нөгөө бид нэр ерөнхий зүгээр нэг чиг шугам болгоод харах сонирхолтой. Тэрнээс яг амар тэрэндээ амбицлал. За энэ бол яг манай таргет ч үү гэж ер нь их бодохгүй байгаад тийм. Тэгэхээр ерөнхийдөө дунджаар бид нэр нэг жилийн дараа нэг идэвхтэй яг сардаа манахаар идэвхтэй орж ирдэг нэг 100-аас 200 мянган хүнтэй байхыг бол хүсэж байгаа. Тэгэхийн тулд бид нар маш олон сайн сервисүүд, сайн дэлгүүрүүдийг холбоод үйлчлэгэнд яг ингэж чигэд явдаг болцсон байх хэрэгтэй байна тийм. Онлайн технологийн хувьд зах зээлд гарч байгаа эхний хувилбар бол хэрэглэгчид өөрсдийнхөө онлайн дэлгүүрийг платформ дээр нээгээд худалдаа авахч ороод олон сонголттой бүтээгдэхүүнүүдээс аваад хялбар төлбөрийн систем ашиглаад худалдаа авалтаа хийгээд гарах тэр үйлчлэгээ байгаа мэн гэж ойлголоо товчхондоо энгийнээр. Тэгвэл дараагийн бүтээгдэхүүн гарснаас одоо дараагийн шатны хөгжүүлэлт ямар байдлаар хийгдэх болоо. Яг одоо бүтээгдэхүүн гараагүй байгаа ч гэсэн дараагийн зүйлсийг бас та бүхэн бодсон байх. Ямар цогц үйлчлэгээ нэвтрүүлэе гэж бодож байна. Ямар одоо нэмэлт фичерүүд орох уу тий. Зөвхөн одоо дижитал онлайн худалдааны дижитал платформ байхаас гадна хэрэглэгчдэд өөр ямар сюрприз байх болоо. Тэр тухай ярил. Бид нэр яг бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн стратеги талаас болохоор нөгөө чанарыг нь илүү нэгдүгээр тавиад байгаа. Тэгэхээр өмнө нь би бас өөрөө зөвлөх байдлаар хит хитэн юм захим идэвчдэр бол ажиллаж исэн. Тэгэхээр одоо ч гэсэн манай нөгөө хэд маань юм хийгээд явж байгаа тий. Тэгэхээр одоо зах зээлийн яг бүтээгдэхүүн ялгамж талаас ялгарл одоо бибинесээ ялгарах тэр хэсэг нь айгу сул юм шиг харагдаад байдаг байхгүй юу. Яг тэгэхээр мини ап гэдэг одоо яг нөгөө WeChat шиг нэг юм концепт оруулаад ирсэн тий. Тэгэхээр энэ мини ап гэдэг концепт нь өөр болохоор эхний ээлжинд нөгөө орох гэж байгаа мерчант тий бизнес нь өөрөө нэг вебсайттай байх нөхцөл байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө вебсайтаа одоо нөгөө мини ап тий одоо ямар нэгэн хитвч рүү холбоотой social pay super app одоо MonPay гэдэг ч юм уу тий. Тэгэхээр бүх хитвчүүд бүгдээр адилхан юм дэлгүүртэй бүх үйлчлэгэнд нь адилхан байгаад байгаа байхгүй. Тэгсэн мөртлөө яг нөгөө веб дуудаж ажилладаг нөгөө суур концепц нэг. Бидний хувьд болохоор яг би ч нөгөө яг өөрөө UX designer те user experience гэдэг бол амар чухал гэж үзэж байгаа учраас илүү нөгөө native яг тийм app дээр ийш тийшээ өсрөхгүйгээр app дээр янз бүрийн худалдаа үйлчлэгээ авах боломжийг нь багаар нэмээд явъя гэдэг стратегтэй байгаа байхгүй. Тэгэхээр эхний ээлжинд бол одоо бараа хоол авч болж байна. Энэний дараа яг нөгөө янз бүрийн жижиг цаажиг хэрэгтэй одоо яг за киноны тасалбар гэдэг төр хэлсэн те. Тэрэн шиг хит хитэн юм үйлчлэгээнүүд яг нативаар холбоод явах сонирхол илүү их байгаад байгаа. Тэгэхээр энэ үйлчлэгээнүүдийг маань хэрэглэгч бол нөгөө хитвч гэж манайх төр бол ойлголт байхгүй. Тэгэхээр нөгөө хитвчээ цэнэглэнэ гэдэг бас ойлголт байхгүй болчихж байгаа. Тэгэхээр төлбөр тооцоон дээр манайх ямар шийдэлтэй вэ гэхээр хүн болгонд одоо яг нөгөө банкны карт байгаа тий. Тэгэхээр энэ бол түрүү жилээс л одоо Монголд яг хэрэгжээд явж байгаа юу л да. Яг Amazon дээр карттай холбоод нөгөөдөө холбочингуудаа дараагийн худалдаа авалт нь шууд нөгөө картаас нь автоматар суудгагдаад байдаг шиг. Манайх дээр ч гэсэн хүн карттай холбочиж болно. Монголын айлч банк байж болно, Master Visa одоо төгрөг аль нь байж болно. Тэгээ карттай холбочно. Дараагийн худалдаа авалт нь ерөөсөө нөгөө за энийг худалдаж авах гээл дараал одоо за энийг худалдаж авахтай итгэлтэй байна уу гэдэг ганцхан степ гарч иж байгаа юм. Тэгэл нүрээ уншуулна эсвэл одоо хурууг уншуулаад худалдаад авчихна гэсэн. Заавал банкны ап руугаа өсрөөл одоо тий энэ нэмэг зөвшөөрөх гэл ингээл ерөнхийдөө бид нэр ингээл тоолоод үзэхээр альч төлбөрийн хэрэгслэр ингээд захимаар төлсөн нэг 4-7 степ болчиход байгаа байхгүй. Кубер гэдэг харангуут нэг даралт одоо тий. Тэнгууд банкныхаа апыг нээн тэгэн гутаа зөвшөөрөх гэж тарангуулгын нөөцөг оруулна. Тэгээ буцаад ирнэ эдэр гэл инхээр ер нь яг стандарт юу ч юм бол яг юм байгаа таахгүй тий. Нэг 5 стептэй. Тэгэхээр бид нэр одоо манахаас хүн тогтмол юм худалдаж авдаг байхын тулд айгүй easy байх хэрэгтэй байгаа. Тэгэхээр бид нэр яаж нэг стептэй check out гэдэг юм хийх вэ гэд нилээн бодож байгаа. Одоо яг хийцэн байгаа гарах гэж байгаа хувилбар маань яг тийм. Тэгээд хүмүүст тэр таалагдаад тэгэхээр одоо
яахыг бас сайн мэдэхгүй байгаа. Тэгээд нөгөө талаасаа ингэж байгаа юм л да. Яг хөрөнгө оруулалт авах гээд бид нэг уулзаад явна шүү дээ. Тэгэхээр одоо яг user experience нь ингээд шал өөр юм а гэдгийг хүнд ойлгуул зарахад айгүй хэцүү. Яг тэгэхээр хүн өөрөө ингээд ашиглаад нэлээ дуудаа ашиглаад нэрээ тийм биш дээ амар амар байдаг ш. Тэгээд нэг 70 тухамсарт нь суудаг юм баггүй юу. Тэгэхээр нөгөө наан төрүүлээд ингээд зарахад айгүй хэцүү фичер шиг санагдаад байдаг ш. UX бол. Тэ. За бидний ярилцах цаг ер нь өндөрлөгт өгч байна. Миний зүгээс асуух асуултуудаа бас асуусан. Тэгэхээр танаас асуугаагүй асуулт байвал өөр хэлхийг хүссэн зүйл байвал нээлттэй асуултыг үлдээе. Окей. Тэгээд захим шилжилт гэдэг зүйл бол одоо яалтчгүй ирээдүй болсон. Одоо бид нар ямар нэгэн байдлаар захимаар юмнуудаа зараад бараа үйлчлэгээ одоо хэсэгхэн ч болтугай яг тэрүүгээр явуулах нь угаасаа зайлшгүй ирээдүй болсон тий. Ковидын цар тахлын нөлөөч гэсэн нэг аюу сайн бүгдэнд нь харууллаа. Монголын хувьд болохоор жижиг дунд бизнес нийт одоо аж ахуйн нэгжийн бараг 95% тий. Тэгээд ажлын байрны бараг тэн хагасна. Тэгсэн мөртлөө нөгөө хүмүүс зориулсан юм гоё шийдэл яг нөгөө үед ч юм болохоор яг төрөөс ямарч хамааралгүйгээр уртлаа ингээ болохгүй явж байгаа л ажилсаг яг ингээл хүмүүс байгаад байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө хүмүүст маань илүү энэ ирээдүйн ингээд нэг хол сонсогдоо те зөвхөн захим шилжилт хийх боломжтой том байгууллагууд эсвэл санхүүгийн боломжтой одоо технологийн мэдлэгтэй тим хүмүүс зөвхөн захим шилжилт төрүүлж хийдэг гэдэг ойлголтыг л байхгүй болохыг хичээж байгаа. Нийгэм талаас нөгөө талаасаа бол мэдээж хэрэг түрүүний хэлсэн яг нэг залуучуудын саяхан бас нэг юм статистик яваад шүү дээ 18-аас 34 насных нь 909 мянган хүн байна. 53% нь ажилгүй байна гэх тээ. Нэг талаасаа олон ажилгүй байгаа нь жоохон тиймхэн ч гэсэн нөгөө талаасаа бас бид нар нөгөө үедэд ажил одоо эрхлэх боломжуудыг нь бас сайн нээлттэй олгож өгөх юм шиг санагдаад байгаа. Ялангуяа шинэ үеийн залуучууд бол нэг ажилд ороод яг карьерээ хөгжүүлэх хүсэлтэй зарим нь байгаа. Зарим нь бол жоохон фрилансер байх сонирхолтой шүү нэ. Зарим нь бол өөрөө ингээд бие даагаад компани байгуулад явах бас хүсэлтэй хүмүүс байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө тийм хүсэлтэй залуучууд болохоор заавал ямар нэгэн урьдчилсан том хөрөнгө оруулалт хэрэгтэй те. Одоо ингэн гэхгүйгээр жижигээр ч хамаагүй ингээд онлайн дэлгүүр нэгээд ажиллаж болж байгаа байхгүй. Өөрөө бараа үйлдвэрлэхгүйсэн ч хамаагүй одоо Монголд өөр зүгээр физикал байгаа гэхдээ онлайн дэлгүүргүү нөхдүүдээс очоод юмнуудын цуглуулад ийм зүгээр curated store хийж болж байгаа. Түрүүний яг нөгөө нойрны санаа шиг. Энэ чинээс ирээд нэг лаа авчи, энэ чинээс юм дээр авчи те. Энэ чинээс ирээд ийм гэрэлтүүлэг авчи, энэ чинээс ийм ном авчи гин гутаа би зүгээр ингээд сайхан нойрсоор өгдөг дэлгүүр нэчж болж байгаа байхгүй юу. Шинэ залуугийн хувьд. Тэгэхээр нөгөө хүн чинь нөгөө тогтмол яваал өөрсдөө хамт цуглууллаа. Сошиал дээр маркетинг хийлээ. Тэгээд яг анхных нь бизнесийн гараа гэж хараад байгаа байхгүй юу. Тэгэхээр залуучуудыг бас бид нэр илүү их юм нөгөө нэг бизнес эрхлэх янз бүрийн тийм боломжийг нь хангах гэдэг бол яг манай үндсэн зорилго байгаа. Дээрээс нь технологийн даваа талыг ашиглах тийм. Өөрсдөө залуучууд бол яг энийг нь бол аягүй сайн ойлгоод байгаа байхгүй. Яг тэгэхээр тэр хэд ч одоо бол аль хэдийн за тэгвэл онлайны альтернатив нь юу юм бэ гэхээр яг нөгөө Instagram юм уу Facebook болчиход байгаа байхгүй. Нөгөө аль хэдийн Instagram дээр нэгээд бараагаа зараалаа. Гэтэ нөгөөх нь ингээд нэг хэсэгт очиод тулчаад байгаа байхгүй. Яг тэгэхээр өдөр болгон юм 100 чатанд ингээ хариу бичээл ингээд хахаар өдөр жонгааг нөгөө чинь чат бичээлээдэг те. Тэнгуутаа нөгөө бараанууд нь зөөр бол зарим чатаа мартан зарим нь ингэн гээл нөгөө яг тийм commerce зориулсан платформ биш болохоор өдөрт нэг 10 20 захиалгатай байхдаа гайгүй байж байгаа л 100 болоод ирэхээр нөгөөдөг чинь Instagram ажиллагаа болчихж байгаа байхгүй. Тэгэхээр яах вэ гэхээр одоо Instagram-аа онлайн дээр холбочвол захиалгууд нь чигд мөртлөө нөгөө нь ч яг сурчлагаагаа яг өмнөх шиг хийгээд явж болно гэсэн үг. Тийм. Манай бизнесийн хувьд нийгэмд үзүүлж байгаа бас нэг үр нөлөө нь залуучуудад одоо ажлын байраа өөрөө бий болгоод бизнес эрхлээд явах тэр боломжийг олгож байгаа юм байна. Шинээр одоо бизнес эрхэлж байгаа хүмүүст түгээмэл одоо гардаг асуулт ямар одоо асуудлууд тулгардаг юм болоо тэр талаар нь та бүхэн бас өөрсдөө шийдэл санал болгож байгаа одоо бизнесийн зүгээс юу ажигласан бэ? Ямар туршлагууд байна вэ? Тийм. Манай хувьд болохоор манай компанийн хувьд болохоор бид нэр яг төлбөр тооцоо болон яг технологи тал дээр нь
автоматжуулах те. Бид нарт яг технологийн мэдлэг хэрэггүйгээр шууд өөрснөө бизнес аваад явах боломжуудыг нөгж байгаа. Нөгөө талаасаа одоо бид нэр нэлээд хэдэн өөр төрлийн бизнесийн хүмүүстэй хамтарч ажиллах гэдэг уулзаад танилцуулаад явж хахад ямар асуудлууд айгүйх байдаг вэ гэхээр шинээр эхэлж байгаа хүмүүс айгүйх байдаг байхгүй. Хоёр найз эхлээд жишээ нь нэг гадны брендийн Монгол зарах эрхийг авцсан те гоо сайхны брендийн. Тэгээ хоёулах нь байгаа те. Хоёулаа нөгөө нэг ачаага зөөгөөл контейнероос оч бараагаа аваад тэгэл фэйсбүүкээ хамт хөтлөөл ерөөсө бүх юм ингээл хоёулаа хийж байгаа жишээ нь хоёр ажил хэсэг бүсгүй байна. Тэгэхээр тиймэрхүү хүмүүст ямар байдаг вэ гэхээр нөгөө нэг тусдаа офис байгаал баг байхгүй одоо шинээр эхэлж байгаа хүмүүс гэсэн үг шүү дээ. Тэгэхээр одоо хид хитэн юм асуудлууд байгаад байгаа. Бизнес эрхлэх гэдэг нь болохоор зөвхөн одоо юу гэдэг бараага зараад одоо мөнгө аваад бай биш те. Энд ч нөгөө хууль эрх зүйн юмнууд байгаа. Санхүү яг тайлан тооцоо талын юмнууд байгаа. Нөгөө талаасаа яг операшн талаасаа шийдэх асуудлууд бас байгаад байгаа байхгүй. Тэгэхээр Монголд одоо бас нэг хэцүү байгаа юм нь яг энэ бизнес юм жижиг бизнес экосистем ерөөсөө сайн байхгүй байгаа учраас шинэ бизнес эхлэхдээ тэр бизнестэйгээ холбоотой байж болох бүх асуудлуудыг нь өөрөө шийдэх хэрэгтэй болчиход байдаг те. За нэг юм хийя гэснээр за вебсайт хийх хэрэгтэй боллоо те. Тэнгуудаа ингээл санхүүгийнхаа тайлан майлын нэтэр айл майл гээл тэгжсэн хүргэлтээ бас өөртөө хийх болоо те. Тэгэхээр бид нар болохоор илүү нөгөө бусад яг юм үйлчлэгээ үзүүлж байгаа компаниудтайгаа хамтраад нөгөө шинээр эхэлж байгаа эсвэл эхлээд удаагүй байгаа бизнесүүдтэй амарчилж өгөх гэдэг. Наад захын жишээ нь одоо хүргэлтээ хаагур хийх вэ гэхээр хүргэлтийн компани бид нар санал болгож болж байна те. Санхүү одоо нэгтлэн байхгүй манайх ингээд танахтай яах вэ гэхээр ямар ч асуудалгүй. Одоо жишээ нь санхүүгийн зөвлөгөө болон нэгтлэнгийн үйлчлэгээ үзүүлдэг маш боломжтой үзүүлдэг хамт орж ажиллаж байгаа компани бас байгаа те. Нөгөө талаас бас бид нар анхааруулж хэлж байгаа юм хуулийн юм айгу чухал. Яагаад тэгэхээр нөгөө шинээр компани эхэлж байгаа залуучууд яг нөгөө одоо юу гэдэг алдаж үзээгүй учраас яг нөгөө хууль дээр бол нэг мөнгө зарж идэм анхаарал одоо өгдөггүй. Тэгэхээр яадаг вэ гэхээр ихэнх юмнууд нь ингээл нөгөө ажиллаж байгаа хүмүүс нь ч гэсэн гэрээгүй ч гэдэм үү те. Айгу олон юм ингээд нөгөө сул яваад байдаг. Тэр нь гэхдээ нөгөө тэдний буруу гэхээс илүү зүгээр мэдгүй л байгаад байгаа гэсэн үг. Тэгэхээр бид нар ч гэсэн яг та одоо ай гэрээ рүү ороо те. Үнгүй юм гэрээнүүдийн загварууд бас байгаа. Тэднээс ашиглаарай. Давхар маш боломжийн үнэтэйгээр одоо юу гэдэг нь стартап багц гэдгийг аваад та хэд өөрснөө давхар юу гэдэг хуулийнхаа асуудлуудаа бас чин там болгоод явуул яасан байл гэдэг. Тэгэхээр нөгөө залуучуудын хувьд бол өөрснөө үнэхээр яг энийг урт хугацаанд хийх гэж байгаа бизнестэй. Тийм бол айгу тэрийг нь айгу дуртай хүлээж авт юм билээ л дээ. Өө тийм биш үү. Тэгвэл тэгээд бид тэр асуудлаа шийдэжээ. Тэнцээ тэгээд яриа шийдэжээ гэл. Тий. За маш их баярлалаа. Бидэнтэй сонирхолтой яриа өрнүүлсэнд. Баярлалаа. Подкаст сонсож байгаа хүмүүстээ дахин сануулхад бид хуульч подкастыг өмгөөллийн MDS-ийн хандлэгсээс эрхлэн явуулдаг. Өөрсдийн байгууллагын 10 жилийн хүрээнд бид хуульч подкаст, импакт подкаст болгон өөрсдийн харилцагч, үйлчлүүлэгчдийн төлөөллүүдэд оролцуулан тэдгээрийн бизнесийн үйл ажиллагаа нийгэмд оруулж байгаа хувь нэмрийн талаар ярилцахаар цоврурлаар бэлтгэн хүргэж байгаа. Энэ удаагийн зочноор OneLine технологи хвцад компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал, Хуур Music Group компанийн дэд захирал очмандах оролцож сонирхолтой яриа өрнүүллээ. Бидний урилгыг хүлээж авсанд маш их баярлалаа. Баярлалаа.